Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн одоо компаниас зохион байгуулж буй одоо хүний нөөц цалин Монголын байгууллагад зориулсан бүхний нэг дор шийдэх цогц систем сэдвийн хүрээнд их вебинарт оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн вебинарынхаа бид нэр дараах хэлтгчнэр танилцуулах болно. Юуны өмнө би өөрийгөө танилцуулъя. Миний нэрийг Дамдин Жамц. Одоо Хонконг дахь салбарын партнер менежер буюу түншлэл харилцан менежерээр ажилладаг. Мөн өнөөдөр бидэнтэй хамт Core Mind компани төслийн менежер Баасан Сүрэн хамт оролцож байна. Сайн уу Баасан Сүрэ? Сайн байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За мөн түнчлэн Core Mind компаниг бас үүний дээр танилцуулъя. Core Mind компани маань 2016 оноос хойш тасралтгүй одоо компани албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд 100 гаруй байгууллагуудад одоо системийг амжилттай нэвтрүүлсэн ийм туршлагатай компани байгаа. Мөн түнчлэн өнөөдрийн хувьд 2000 гаруй хэрэглэгчтэй төслүүд дээр ажиллаж байгаа бөгөөд уул уурхай болон жижиглэн бөөний худалдаа мөн түнчлэн үйлдвэрлэл, авто татвар, ресторан зэрэг бүхий л бизнесийн салбарт төслөө нэвтрүүлсэн одоогоор мөн томоохон төслүүдээр ажиллаж байгаа ийм туршлагатай компани билээ. Баярлалаа. За өнөөдрийнхөө вебинарыг агуулгыг та бүхэнд бас танилцуулъя. Өнөөдрийн вебинар дээр бид бид хэн бэ буюу одоо гэж юу вэ? За хүний нөөц болон цалингийн модуль яагаад өнөөдөр бид шаардлагатай байгаа вэ? За мөн хүний нөөц ба цалингийн модулуудын тухай. За мөн лайв демо буюу бид яг ийм шууд туршилтыг та бүхэнд хийж танилцуулах болно. За мөн эцэст нь Монголын нөхцөлд тохируулсан хийсэн одоо нэмэлт боломжуудыг манай Баасан Сүрэн илүү дэлгэрэнгүй та бүхэн танилцуулах болно. За ингээс үлдэн та бүхэн чөлөөтэй биднээс сонирхож буй асуултууд асуугаад бид нар бас ингээд танд хариулдаг болно. За одоо гэж юу вэ? За одоо системийн хувьд бол байгууллагын нэгдсэн удирдлагын систем бөгөөд бид байгууллагуудын өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорддог. За хэрэглэгчид таатай хэрэглэхэд хялбар шийдлээр дамжуулан байгууллагын дотоод нөөц боломжийг бүрэн нээхийг иргэнэлцдэг гэсэн байна. За одоогийн хувьд бол бүхнийг нэг дор ухаалаг удирдлагын систем юм. Мөн үзэмжтэй хэрэглэхэд хялбар ийм систем байна. За дэлхийд даяар өнөөдөр 19 байршил манайх одоо офис болон үйл ажиллагаа явуулж байна. За түүний дагуу 8000 гаруй одоо албан ёсны түншүүдтэй. За 16 сая гаруй сэтгэл хангалуун хэрэглэгч дэлхийд даяар одоо системийг ингээд ашиглаж байна. За мөн одоогийн гол онцлогуудыг бас үүнд дурдвал дэлхийн томоохон санхүүгийн хийгээд одоо томоохон компаниудтай бид нар хамтын ажиллагаатай ажилладаг. Мөн Capital G болон Square Capital-ийн тэргүүлсэн хөрөнгө оруулалтыг бидэнд төвлөрүүлж үүрээ 5.3 тэрбум Америк долларын үнэлгээ бүхий unicorn компани болж чадсан. За Азийн одоо Аз намхантлын бүс орнуудын хувьд бидний бас дараах амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байна. 30 гаруй хувийн ажилтны үйлчлэгийг үзүүлэх 900 гаруй албан ёсны түншүүдтэй хамтран ажиллаж мөн одоо жил ирэх тусам одоо орлого болон амжилтаа нэмэгдүүлж дээрээс нь хэрэглэгчийн доктортой байдлыг найдвартай хангаж 1500 гаруй шинэ төслүүдтэй бид нэр гар хэсэг зураг хамтран ажиллаж байна. За мөн байнгын хэрэглэгчийн тоог тасралтгүй нэмэгдүүлсээр байгаа лээ. За дэлхийд даяар 16 сая хэрэглэгчдийн маань одоо томоохон төлөөллүүд бол бидний сайн мэдэх дараах олон улсын болон дэлхийд хэмжигддэг байгууллагууд байна. Мөн Монголын хувьд ч ялгаагүй Монголын одоо бас дараах компаниуд байгаа. Та бүхэн дараагийн слайдн дээр харуулъя. За мөн бас бидний сайн мэддэг Монголын дараах компаниуд болон аж ахуйн нэгжүүд биднэртэй хамтран ажилладаг бөгөөд гол онцлог нь бүхий салбарын компаниудтай бид нэр хамтран ажилладагаараа давуу талтай билээ. За тусдаа програмуудыг ашиглахаас илүү бүгдийг нэг дор төвлөрүүлсэн одоо бүгдийг нэг дороос хэрэглэхэд хялбар одоо системийг бид нэр таанчнаас одоо гарч болно. Дараагийн бидний вебинар дээр илүү ихийг танилцуулах болно. Мөн бизнесийн нарийн төвөгтэй хэрэгцээг бид хэрэглэхэд хялбар системээр бүрэн шийдэхийг
зорж байгаа. За би мөн түрүүн хэлсэн одоо систем нь бол бүх төрлийн бизнес тохиромжтой явгаараа ялгардаг вэ гэхэлэр та одоо зөвхөн одоо юу гэдгийг борлуулалт маркетингийнхаа албандаа хэлхгүйгээр одоо тухайн таны компани танаа үйл ажиллагааг бүх асуудлыг зохицоон шийдэх боломжтой ийм бүгдийг нэг дор нэгтгэсэн ухаалаг систем байгаа бөгөөд борлуулалт, маркетинг, веб хөгжүүлэлт, үйл ажиллагаа, үйлдвэрлэл гэх зэрэг бүхий л алба хэлц нэгжүүд болон компаниудад зориулагдсан ийм систем юм аа. За ингээд та бүхэндээ би баасан сүрмэлөө микрофон шилжүүлээ. Баасан сүрмэл та бүхэнд хүний нөөц болон цалингийн модуль яагаад өнөөдөр бид шаардлагатай вэ талаар илүү дэлгэрэнгүй ярих гэж болно. За баярлалаа байна. За өнөөдөр та бүхэндээ хүний нөөц болоод цалингийн модуль яагаад шаардлагатай юм, бид нар яагаад заавал системтэй байх хэрэгтэй байгаа гэдэг талаар ерөнхийдөө мэдээлэл хүргэе. За Монголын нөхцөлд дийлэнх компаниуд Excel дээр эрсээ тооцоолол, Excel дээр цалингаа бодоод, за тэгэнгүүт хүний нөөц дээр нь нэг Excel яваад, санхүү дээр нь бас нэг Excel явдаг ч юм уу. Ингээ ямар ч уялдаа холбоогүй нөгөө файл алдагдах эрсдэл, хоорондын дараа нэгдсэн датанаас дүн шинжилгээ хийх боломжууд нэлээд ховор байгаа гэдэг. Дээрээс нь хүний гар ажиллагаа их учраас дагаад алдаа гарах магадлал ихсэж идэг. Тэгэхээр та өөрөө систем ашиглаад эхлэх юм бол нөгөө эрс чөлөө, цагийн баланс, цалингууд бүгдээрээ нэг систем дээр хийгээд ирэхээр гар ажиллагааг нэгдүгээр бууруулсан. За хүнээс хамаарсан алдааг багасгах хэмээн. За дээрээс нь одоо нөгөө хууль дүрмийн шинжилгүүд ордог те энэ дээш хоот гэх мэтчлэн. Тэдгээр шинжилгээ дүрмийн нийцлэн системээ дагаад өөрчлөгдөж шинжилгээ орж ирнэ. Нэгдсэн мэдээллийн сан гэдэг маань та тухайн нэг төвлөрсөн бааз дээр бүх зүйлээ хийх юм бол дараа нь тэндээсээ бид нэр датан дээрээ дүн шинжилгээ хийх бүрэн боломжтой гэсэн. Ийм учраас бид нэр системийн түрүүнд шаардлагатай байгаамаа. За сая дайма маань хэллээ те систем ERP гэдэг одоо ERP гэдэг систем өөрөө модуль бүтцтэй. Та өөрийнхөө бизнес шаардлагатай модулуудыг суулган ашиглана гэсэн. За тэгвэл хүний нөөцийн модуль гэж бид нар ерөнхий утгаар нь яриад байгаа юм. Яг дотроо задлаа харах юм бол олон модулууд нэгтгэж ашигладаг. За бүгдээрээ ихлэ ажлын урсгалаа санагддаг хүний нөөц гэхээр бид нар юуг хамааруулж ойлгоод байгаа юм бэ гэж. За эхлээ бид нар тухайн ажлын байран дээр ажилтаа авах юм байна, мэргэжилтээ авах юм байна, сонгон шалгуулалтын процесс явагдана. За үүний дараа бид нар сонгон шалгуулаа ажилтан авчин компанид үүний дараа хөдөлмөрийн гэрээ ч юм уу тухайн ажилтнтай холбоотой гэрээгээ бүртгээд за тэр ажилтан маань ажиллах явцад нөгөө эрт цагийн тайлан гаргаад ингээ бид нэр цалин бодох боломжтой гэх юм. Энэ бүх урсгалыг бид нэр систем дээр хийх нэ. За зөвхөн хүний нөөцгүй ярихаар нэг модуль дотор ашигладаггүй. Энэ өөрөө дагаад 6-7 модуль байдаг. За эндээс тэг хүний нөөц, сонгон шалгуулалт, үнэлгээ, эрт чөлөөч гэх юм ингээ олон төрлийн модулууд байдаг. Эдгээр нь бүгдээрээ холбоотой ажиллана. Та нэг модуль дээр ажиллбар хийхэд нөгөө модуль руу уялдаа холбоотой ажиллаж байдаг гэсэн үг. За ерөнхийдөө хамгийн түгээмэл ашиглагддаг модулуудын энэ дээр тайлбартай ерөнхий агуулмжуудыг бичсэн байна. Сонгон шалгуулалт хүмүүс мэдээж ажлын байрны зараа нийтлээд нөгөө CV-нүүдээ цуглуулад түүнтэй холбоотой уулзалт дээр та бүгдийн зохион байгуулад тайлан анализ гаргаж болно. За үнэлгээ гэх юм бол мэдээж ур чадрын үнэлгээ тий одоо дөрөлт тавиад би тэр ихэд хэднийхээ скейлийг тийм болгоно гэж ахицсан тий ийм ур чадрын ахицуудаа үнэлж болно. 360 үнэлгээ гэж бид нар ярьдаг тий компанийн дээд доод албан тушаалын дээр үнэлүүлдэг ч юм. Ингээд эрт чөлөөний хүсэлтүүдээ илгээн одоо тариа таньдаг бол тэндээс эрчээг татна ч гэдэм энэ бүх боломжууд байх нь. За дараа нь бид нар цалингийн модуль одоо нөгөө хүний нөөцөө ажилтнаа бүртгэх, хөдөлмөрийн гэрээг нь бүртгэх. Одоо бид нар цалингаа бодох боломжтой болно гэсэн. За мэдээж хамгийн эхлээд бид нар ажилтны хөдөлмөрийн гэрээ бүртгэсэн байх хэрэгтэй. Ямар цагаар ажиллахын цалин нь хийдийн ч гэдэг юм уу. За ингээд цалингийн дүрэн буюу тухайн компани дээр ямар онцлогийн дагуу цалингаа боддгийг. Одоо зөвхөн үндсэн цалингаа бодчих тийм үү, эсвэл KPI цалинтай юм уу. За эрт цагийн тайлан бас яаж гарах юм те. Уян хатан цагтай юм уу, тогтмол цагийн ууртай юм. За ингээд гэр нь тодорхой болоод үүний дараа бид цалин бодох боломжтой буюу цалингийн хуудсуудаа үүсгээд ажилтан болгон дээр цалингийн хуудас үүсгээд доторх бүх тооцоолол тоонууд зөв байна уу шалгаад ингээд цалин бодолт хийгээд цалин бодолт систем дээр хийхэд баталгаад автоматар санхүүгийн бичлэгүүд нь үүснэ гэсэн үг. За цалингийн модуль ашигласнаар дараах боломжуудыг одоо
та хүртэх боломжтой тий. Цалингийн төрөл буюу одоо төрөл бүрийн цалингууд одоо үйлдвэрлэлийн цалин, амралтын цалин ч гэдэм мөрдөлтгай цалин, үндсэн цалин, хичнээн төрлийн бүтэц дөрвөн байдیں۔ Тэднэрийг компани дээрээ гүйцэтгэж бохируулна гэсэн. За дээрэс нь олон албар нэгжтэй бол та багцаар нь буюу одоо борлуулалтын албаа 10 хүнтэй бол 20 хүнтэй бол 20 хүний цалингийн утсыг нэг дор үүсгэх боломжтой гэсэн. За тэгээд цалингаа бодоод дуусгаад таны өмнө нь одоо цалингийн дүрмүүд дээрээ тохируулсан данс руу бичлэгүүд нь автоматар хийх боломжтой байдаг байна гэсэн. За одоо би та бүхэндээ демо үзүүлэх юм бол илүү тодорхой ойлгомжтой харагдана. За ERP систем дээр бид нэр за одоо миний харуулж байгаа нэг одоогийн стандарт бааз гэж болохоор Монголын нөхцөлд харуулсан ямар нэг нэмэлт бүжгэлт хийгдээгүй гэсэн. За тэрүүн бид нар эхлээ хүний нөөцийн процессоос харах юм бол сонгон шалруулалт хийх хэрэгтэй болсон тийм. За сонгон шалруулалт гэдэг модуль руу орох юм бол ингээд манай дээр зарлагдсан ажлын байрууд харагдаж байна. За төслийн менежер гэхэд жишээлбэл бид нар 2 хүн авах юм байна. Ийм төслийн удирдлагын газар дээр авах юм байна. Байнгын ажилтан байх юм байна гэдгийг ингээд ажлын байраа үүсгээд зарлж байгаа гэсэн. За одоо бид нар жишээлбэл вебсайт дээр өөрийнхөө ажлын байрны зараа ингээд байршуулж. За хин нэгэн хүн дээр манай сайт руу орж үзээ. За эднийхээ хэмжээч ажлын байранд би одоо CV-гээ илгээе гэж болно. Тэгэх юм бол apply now гэж байгаа мэдээллүүдээ бөглөөд. За эндээсээ би CV-гээ сонгоод өгч. За би ямар ч хамаагүй нэг CV сонгоч. За ингээд CV-гээ сонгож өгөөд за энэ дээр нэмэлт тайлбар бичих бол бичээд илгээч. За одоо ингэнгүүт таны илгээсэн CV шууд манай ERP дээр ороод ирсэн байна. За одоо бид төслийн менежер дээр илгээнгүүт ингээд шинэ ажилд орох хүрээлгүй нэг анкет түрээд ирлээ гэж харж байгаа гэсэн. За ингээд тухайн ажилтны мэдээлэл рүү ороод хавтарсан CV-ийг нь харъя. За ийм CV-тэй иймэрхүү мэдээлэлтэй юм байна. За эхний шатны шалгуулт нь тэнцлээ. Окей. За одоо би эхний шатны ярилцлага хийе гэж гэдэг юм. Ингээд тухайн албан тушаалын ажилд орох өргөдөл буюу бүрээр нь одоо ажил гориглох бүрээр нь бид нэр ямар үе шаттай явна гэдгийг бүгдийг удирдах боломжтой. Энэ модуль дээрс харах боломжтой болчихж байгаа. За одоо буцаага харах юм бол бүгдээр за ингээд нөгөө тухайн төслийн менежер авч байгаа хүн чинь тэгээ эхний шатны ярилцлага окей. За хоёр дахь шатны ярилцлага дээр явж байгаа юм тэнцчлээ. За гэх юм бол гэрээний санал буюу бид нар мэйлээр нь танд ажлын байрны ийм санал тавьж байна. Цалин ийм юм байна, хөтлүүд ийм байна явуулдаг. За ингээд нөгөө хүн чинь хэрвээ манай ажлын байрны саналыг хүлээгээд авах юм бол бид нар дараагийн үе шат буюу батлагдсан хөдөлмөрийн гэрээ гэдэг шат руу одоо шилжүүлж байгаа. За ингэнгүүт хайрд буюу ингээд бид нар ажилд авах боломжтой болчлоо. Тэгээ энд нэг ажилд авахар болчлоо гэсэн утгыг хэлж байгаа. За эндээсээ бид нар шууд одоо нөгөө сонгон шалруулалт гэдэг модуль дотор яваад байгаа шүү дээ. Эндээсээ бид нар шууд ажилтан үүсгэж болно. За ингэнгүүт одоо энэ хүн манай ажилтнаар бүртгэгдэж байна гэсэн. За ингээд ажилтан үүсгэх гэх орох юм бол бүгдээрээ за энэ дээр нэхлээ нэрийн төгч. Одоо энэ дээр та бүхэнд ажилтныхаа дэлгэрэнгүй мэдээллийг бүхэл мэйлийн бүртгээд утсууд нь бүтгээд за ингээд одоо ингээд удирдлага нь хийн тий ямар албан тушаалтай хүн. За намтар хэсэг дээр нь болохоор одоо өмнө ямар ажил хийж исэн, ур чадвар юм бол ямар хэлний ур чадвартай, өөр ямар ур чадрууд нь юу юм гэдгээ бүглэнэ гэсэн. За ингээд ажлын мэдээлэл дээр нь одоо хаягийн бүглөөд дагаад энэ хүний чөлөө хэм баталгын АМ шитийн хэм баталгын, эрсцийн хэм баталгын гэдэг юм энэ одоо хэм батлах гэдэг ингээд тухайн ажилтнтай холбоотой анкетын мэдээллийг ер нь бүгэлж байна гэсэн. За хувийн мэдээлэл хэсэг дээр нь болохоор иргэншил, уулз, регистрийн дугаар ч гэдэг юм уу те. За тэгээ боловсролын төвшин хэрвээ гадаадын харьяат иргэн ажиллаж байгаас визний дугаар, ажиллах зөвшөөрлийн дугаар зэрэг мэдээллүүд ингээд дэлгэрэнгүй оруулж хэрэгтэй. За цалин гэдэг хэсэг дээр тухайн одоо технологийн дээр ямар хэлээр ашиглах юм ч гэдэг юм уу утгатайгаа одоо татаж авахд ямар хэл дээр гарах юм гэдгийг тохируулна. За тохиргоо гэдэг хэсэг дээр болохоор ерөнхийдөө энэ эрсцтэй холбоотой тохиргоонууд хийж болно. Эрсцээр ERP-ийн боломжийг пин кодыг бүртгүүлж болно. Эсвэл одоо үнэмлэхний баркод уншуулаад шууд эрсцээ бүртгүүлэх боломжтой байдаг. За энэ мэдээллийг ингээ бүгэлдэж байгаа. За одоо ажилтнаа бид нэр сонгон шалгуулалтаас ажилтнаа үүсгэх. Одоо энэ баатан зураг гэдэг ажилтнаа өөрөө буцаад дахиад хүний нөөц гэдэг модуль дотор аль хэдийн үүсгэн байгаа гэсэн. За бүгдээрээ эндээсээ баатан зураг дээр харьч. За ангингууд миний сая үүсгэсэн баасан зураг гэдэг ажилтан гараад ирж байгаа гэсэн. За ингээд лог дээр нь хүртэлтэй өнөөдөр ийм талт ингээ үүсгэлээ шүү гэдэг. За одоо тэгээд ажилтнаа үүсгэсний дараа бид нэр тухайн байгууллага дээр одоо дадлагжуулах
чиглүүлэх хөтөлбөрүүд гэж байдаг. Тэрийгээ бас эндээсээ тохируулж болно. За одоо бүгдээрээ төлөвлөгөө эхлүүлэх гээд дарах юм бол onboarding болоод offboarding хоёр сонголт байгаа. За бид нэр ажилд авч байгаа учраас onboarding бол сонгоно. За тэгэнгүүт бид нэр урьдчилаад энэ onboarding гэдэг хөтөлбөр дээр ийм зүйлүүд хийн шүүгээ тохируулсан байгаа гэсэн үг. Одоо жишээл манай хамгийн ихлэ дотоод журмтай танилцуулдаг байна. Гэснээр дадлагдуулах төлөвлөгөөг нэг гаргаж танилцуулаа. За ингээд сургалтууд орж эхэлдэг байна. За ингээд бүгдээрээ onboarding дотор ийм хийх юм байна. Энэ хизээ дуусгах гэдэг дедлайныг тохируулж өгөөд за тэгэнгүүт энэ дээр ингээд хизээ хийх вэ гэдэг хариултаа тов гэж тарчих. За ингээд ажилтныг нөгөө дадлагдуулах бүр маань одоо энэ дээр ингээд хин хизээ юу хийх юм гэдэг бүх активитинууд одоо үүсчихэж байгаа гэсэн үг. За ингээд тухайн хугацаа болоход хариуцсан хүнд нь мэдээлэл очих зэргүүд бүгдээрээ хийгдээ явчихна гэсэн үг. За ингээд ажилтныг үүсгэлээ. Ажилтны анкетын мэдээллийг бүгэлжлөө. Onboarding буюу дадлагдуулах хөтөлбөрийн мэдээллийг оруулсан. Одоо бүгдээрээ ажилтнтай холбоотой нөгөө хөтөлбөрийн гэрээ гэж нэрлэгддэг гэрээг заавал бүртгэгдсэн байх хэрэгтэй. За ажлынхаа мэдээлэл рүү ороод энэ дээр контракт гэж байгаа. За эсвэл энэ гэрээнүүд гэдэг рүү ороо үсгэж болно. За бүгдээрээ шууд ажилтнаатай дамжаа үсгэж. За энэ дээр гэрээний код за та бүхэн ямар ч код ашиглаж болно. Хөтөлбөрийн гэрээний код гэж болно тий. Та бүхэн яаж дугаарлалтын тэрнийхэн дагуу оруулах. За ингээд баасан сүрэн сонгоод гэрээ эхлэх огноо буюу хизээнээс ажилд авсан энэ хүнийг гэдгээ сонгоод за хугацаатай хөтөлбөрийн гэрээ бол энэ дээр дуусах огныг нь оруулна. Хугацааг бол шаардлагагүй гэсэн. За ингээд ажлын цагийн хуваар гэж байна. За энэ болохоор бас нэлийн чухал ойлголт. Яагаад тэгэхээр тухайн компани уян хатан цагтай юм уу? Тэ яг ямар нөхцөлөөр ямар цагаар ажилладаг гэдгийг заавал тохируулж өгсөн байх шаардлагатай. За тэгээд талхингийн бүтэц буюу те одоо ямар талхингийн бүтээр бодогдох юм. За ингээд албан нэгжийн альбом тушаалны үеийн гэрээний төрлийн үеийн энэ сонголтуудыг заавал сонгож өгнө. За талхингийн төрөл буюу ажилтан цалин бодоход цалингийн мэдээллийг гэрээнээс авч боддог. Тогтмол цалинтай юм уу, цагийн цалинтай юм уу гэж. За бүгдээрээ тогтмол цалингаар сар бүр за 2,500,000 цалинтайг оруулж. За ингээд гэрээнийхаа мэдээллийг хадгалж. За энэ дээр болохоор хэрвээ аналитик данс ашигладаг бол бас сонгох боломжтой гэсэн үг. За ингээд цалингийн мэдээлэл оруулсан. За одоо ингээд ажилтан байгаа үүсгээд onboarding буюу дадлагдуулах төлөвлөгөөгөө оруулаад ажлынхаа гэрээг үүсгэсэн. За гэрээгээ одоо заавал ашиглаж бие төлөвт оруулах хэрэгтэй. Ингэж бие цалин бодох боломжтой болно. За одоо хүний нөөц ингээд эдгээр зүйл хийчихсэн. За тэгэнгүүт ажилтан өөрөө систем дээр одоо эрт чөлөө гэдэг модулуудыг ашиглаад эртээ бүртгүүлээд чөлөөний хүсэлтүүдийг илгээх боломжтой болчихно. За бүгдээрээ чөлөө гэдэг модуль руу оръё. За энэ модуль маань өөрөө юу хийдэг гэхээр тухайн компани дээр тохирсон ашигладаг чөлөөний төрлүүдээ урьдчилаад үүсгэждэг. Одоо ээлжийн амралт, өвчний чөлөө, цалингүй чөлөө ч гэх юм уу те. Одоо бид нар Монголд school policy ч гэх юм уу, аавын амралт ч гэх юм уу. Иймэрхүү чөлөөнүүдэд төрлөө үүсгэжнэ. За ажилтан өөрийнхөө чөлөө гэдэг модуль руу оронгууд ингээд календараар харагдчихээн. Та хэд өдөр чөлөө авах юм гэдэг календар дээр өдрөө сонгоод чөлөөний төрлөө сонгоод хагас өдөр юм уу, бүтэн өдөр юм уу, цагаар авах юм уу гэдэг сонголтуудаа сонгоод хадгалаад илгээчихнэ. Ингээд таны чөлөө хэн батлахын тэр хүн рүү ч хүсэлт нь очоод чөлөө ч батлагтай юм. За чөлөө батлах эрхтэй хүн удирдлага гэсэн дотроос ингээд бүх батлах ёстой зөвшөөрлүүдээ харах нь шүү дээ. Хин ямар төрлийн чөлөө өгсөн байна вэ гэх. Гэхдээ зөвхөн танд хамаарах хүмүүс л харагдана гэсэн үг. Одоо алтны даргаад тухайн алтны хүмүүс нь харагдана. За эрс гэдэг модуль руу орох юм бол уншуулсан эрсийн мэдээллүүд нь харагдана гэсэн үг. За одоо жишээлбэл энэ дээр 10 дугаар сар дээр эдгээр хүмүүс төр ирж байна тийм. Марк демог харах юм бол ингээд 10 сарын 1-ээс 10-ны хооронд ийм цагт ирээд ийм цагт явлаа. Орсон гарсан гэдээ харагдаж байна. За ингээд хүмүүсийнхээ эрсийн мэдээллийг харж болно. За дээрээс нь киоск горон буюу одоо нөгөө пин-кодоор юм уу эсвэл үнэлгээ уншуулад эрсээ бүртгүүлэх боломжтой. За эдгээр модулийг ашиглаад болчихно гэсэн үг. За үүний дараа за одоо ингээд ажилтан болчихсон эрс чөлөөгөө илгээсэн. Одоо бид нэр систем дээр цалин бодох хэрэгцээ үүсч эхэлж байгаа гэсэн үг тийм. За тийм бол одоо яг систем дээр стандарт шийдэл дээр Монголын нөхцөл цалин бодохоор яг ингээд стандартаараа таардаггүй. Заавал нэг бол локализашн гэдэг юм шаардлагатай болдог. Одоо санхүү дээр хэрэгтэй байдаг шиг гэсэн үг. За одоо та бүхэндээ би Монголын нөхцөл тааруулаад хийчихсэн одоо цалингийн модулийг
танилцуулъя. За ялгаагүй харагдах байдал маань яг адилхан. Одоо бүгдээрээ нөгөө ажилтнгаа би бас энэ дээр үүсгэх байгаа баасан сүрэнгээ. За одоо бүгдээрээ баасан сүрэн дээр цалин бодож үзье гэсэн үг. За цалингийн модуль руу ороод багцаар үүсгэж болно. Одоо алт нэг жирэн гэсэн үг те. За одоо бүгдээрээ багцаар үүсгэх юм бол хизээнийхийг бодох юм бэ? За 11 сарын би цалин бодъё. Алба хэлцээрнэ. За борлуулалтын албаар бодъё. Одоо энэ дээр нөгөө үндсэн цалин юм уу, урьдчилгаа цалин юм уу те ямар төрлийн бизнес юм гэдгээс хамаараад цалингийн бүтцээ сонгоод өгч байна. За ингэж хадгалаад цалингийн утас үүсгэх гэхээр тухайн албар дээр 2 хүн байсан учраас 2 цалингийн утас үүсэж байгаа гэсэн. Ингээд тэржнэл бүзээ альма баасгүй гэдэг 2 хүний цалингийн утас үүсэж байгаа. Ингээд та олноор нь үүсгэж байгаа эндээсээ одоо хянаад цалингаа бодож болно. За одоо бүгдээрээ тестийн дататай учраас баасан сүрэн дээр цалин бодож үзье. За бас эндээсээ шууд шинэ гэж тараад ажилтнаа сонгоод цалингаа үзүүлж байна. За баасан сүрэн гэсэн. За баасан сүрэн сонгоод шууд бүгдээрээ бүтцээ сонгож одоо ямар цалин бодож байгаа гэсэн үг амар урьдчилгаа юм уу үндсэн юм уу гэдгийг үндсэн цалингаа сонгож. За тэгэх юм бол тухайн баасан сүрэн дээр сартаа 160 цаг ажиллах хэрэгтэй байсан чинь 128 цаг эрцээсээ боддог төрөлтэй гэсэн. Эрцээс 128 цаг орж ирээд 8 цагийн цалинтай чөлөө авчихсан юм байна. За одоо ингээд доошлуулаад харах юм бол гүйцэтгэлийн үнэлгээгээр бас цалинжтай юм байна. За гүйцэтгэлийн үнэлгээ нь 90%-тэй гэж оротч. За ингээд бүгдээрээ цалингийн утас үсгээд зүр хадгалчих. За одоо гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг зүйлийг бас бид нар Монголын нөхцөл тохируулаа хийчихсэн байдаг. За гүйцэтгэлийн үнэлгээ буюу KPI гэдэг модуль байдаг. За энэ дээр баасан сүрэнгийн 11 сарын KPI-ийн үзүүлэлтүүдийг харагч. За KPI үүсгээд ажилтан өөрийгөө үнэлээд менежер үнэлээд за ингээд эцгийн үнэлгээг одоо хийн үнэлдэг вэ гэдэг дээр болохоор SEO үнэлсэн гэж мэдээг үсэг захирал үнэлээд ингээд нийт үнэлгээний нэр гэдэг маань шууд сая цалингийн утас руу гэртэгт ороод ирж байгаа гэсэн. Дээрээс нь энэ хүн дээр 928 цалинтай чөлөө 8 юм бэ. Энэ хаанаас орж ирж байгаа юм бэ гэхээр нөгөө эрц болоод чөлөө модулаас орж ирж байгаа гэсэн. За эрц дээр бүгдээрээ харъя. За жагсаалтаар хараад баасан сүрэн харах юм бол за ингээ 11 сард ийм өдрүүдэд эрцээ уншуулсан энэ нийлээ 128 цаг болж байгаа юм байна. За одоо бүгдээрээ чөлөөг нь харъя те нэг цалинтай чөлөө байгаа гэсэн шүү дээ. За эндээс бүгдээрээ тэр баасан сүрэн дээр 11 сарын 4-нд нэг цалинтай чөлөө авсан юм байна гэж харагдаж байгаа. Ингээд таны эрц чөлөө KPI тэр модуль дээр хийсэн зүйлүүдэнд цагаад цалин руугаа шууд татагддаг. За одоо ингээд энэ хүнийхэн цалин тооцоолох. За цалингийн тооцооллыг харах юм бол за энэ хүнийхэн бүгд ихлэ гэрээг нь харчих. За нөгөө бидний хөдөлмөрийн гэрээ шууд энэ дуудагд ороод ирчих. Эндээсээ дамжиж орчих. За энэ хүнийхэн цалин харах юм бол за үндсэн цалин сая юм байна. KPI суурь цалин бас сая гэсэн. Одоо нөгөө 90% өмнөлээд ирснээс чинь гэсэн үг байхгүй юу? За бүгдээрээ цалингийн утсаар. За ингээм бол нөгөө суурь цалин чинь өөрөө сая юм байна. Үндсэн цагт ажилласан буюу одоо би 160 цаг ажиллах ёстой 128 цаг ажилласан учраас 800 бодогдоод гүйцэтгэлийн үнэлгээ чинь 100% бодогдвол саяг авах ёстой шүү. Тэнгүүд нөгөө 90 учраас 900 нөгөө цалинтай чөлөө өмнө орж ирээд за ингээд эрдмийн цол зэргийн нэмэгдэл бас авдсан байна. За ингээд нийт тооцоолол маань одоо кросс цалинтай олгуулт явах цалин юм болоод эндээсээ нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлого, албан татврын суудгалууд нь хацагдаад за ингээд гарт олгох цалин ингээд тооцоологдож байгаа гэсэн. За тэгэнгүүт энэ цалин дээр хийгдэж байгаа бүх юм маань Монголын нөхцөлд харуулаад бид нэр хөгжүүлэлтийг хийчихсэн. За одоо бүгд ингээд нор бичлэлд үүсэх буюу энэ цалингийн утаа баталж байгаа гэсэн. За ингээд цалингийн утаа дууссан төлөвт ороод энэ хүний цалин бодогдоод дуслаа. Энд юу үүсэж байгаа юм гэхээр санхүүгийн бичлэлтэн буюу ажилгүйдлэг нь үүсэж байгаа. За энэ бохирдсан дансууд руу одоо жишээлбэл суудгал, шимтгэл юу аль данс руу бичигдэх юм бэ гэдгийг банк компани өөрсдөө тохируулах бүрэн боломжтой. Тохируулсан дансууд руу л бичигдэнэ гэсэн. За үндсэн цалингаас гадна урьдчилгаа цалин дээр бичлэлт хийдэг бол бас бүгдийг тохируулаад тэндээс авах боломжтой байдаг. За хөдөлмөрийн гэрээ гэдэг нь чухал шүү. Энэ дээрээ бүгэлсэн мэдээллээрээ цалингаа бодно шүү гэдэг байгаа нь бас их хүчтэй. За гэрээн дээр бид нэр цалингийн мэдээллийг оруулахаас гадна дахиад нэмэлтээр за хоолны нэмэгдэл, унааны нэмэгдэл ч гэдэг юм уу те. Ингээд бусад бүх тохируулах боломжтой
бид нар Монголын нөхцөлд ашигладаг зүйлүүдийг гэрээн дээр нь оруулаад өгсөн. Дээрээс нь суудгал шимтгэлийн төрөл гэдэг нь юу байдгийг гэхээр одоо нөгөө энгийн ажил юм уу, тэтгэвэр тогтоох ажил юм уу гэдгээс хамаарат одоо шимтгэлийн хувь хэмжээ нь өөр үйдэг. Тэгэхээр эднэрийг бас бүгдийн хөдөлмөрийн гэрээн дээр нь өөрч өгдөг байх нэ. За жишээлбэл хавсрын ажил гүйцэтгэх юм бол хэдэн хувь орчдөг юм. Тэгээ энэ бүх технологийн ажилтны гэрээн дээр хийснээр за ингээд цалингаа бодох боломжтой, бүр ингэж цалин боддог байх нь гэсэн үг. За ерөнхийдөө демо маань юм байна. За одоо эднэрийг саяныхаа ярьсан юмуудыг бүгдээрээ багцлаад харах юм бол за бид нэр Монголын нөхцөлд харуулаад гэрээний бүртгэл дээр нэлээд төдий хэрэггүй бүртгэдэг болгоцсон байна. Суудгал шимтгэлийн төрлүүдийг үүсгдэг болгоод гүйцэтгэлийн үнэлгээг системээр үнэлээ цалинтайгаа уурчихсан. За дээрээс нь тайлан маягт буюу ажилтны цалин усны хэрэггүй бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хоотын хүн амын орлого алтан дотрын тайлан зэргийг системээс шууд авна. Дээрээс нь цалингийн бүтэц дүрмүүдээ тухайн компанид зориулаад бас өөрчлөлт нэмээд тасаад явах боломжтой байдаг гэсэн үг. За баярлалаа бас тэрэ. За хэдүүлээ одоо харилцагчнаас манай өнөөдрийн вебинарыг үзэж байгаа хүмүүс дондоос бас асуулт юм байвал энэ чинээс шалгая. Тэгээд ямар нэг асуулт байвал юу яана. За чинээс би харж агаад ямар нэгэн асуулт байна уу шалгая гэвэл. За энд нэг асуулт ирсэн байна. Баасан зүрэ. Ингээд одоо ажилтан маань юугээ цалингийнхаа задаргааг имэйлээр ч юм уу ингээд авахд хялбар уу яаж тэрийг одоо зохицуулж байгаа вэ гинэ. За би демо бааз дээр харуулчвал ойлгомжтой байх бах. За би тэгээд цалингаа бодод дуусгаад бүх ажилтан руу цалингийн хуудсуудыг мэйлээр илгээдэг болгоцсон. Тэгэхээр одоо цалингийн нэгтлэн маань ч юм уу цалингаа бодож дууслаа. Хитээний цалингийн мэдээллийг илгээх чаан гэдэг огноогоо сонгоод мэйлээр илгээх гэдэг овч дарахад тухайн ажилтны бүртгэгдсэн мэйл хаяг руу цалингийн мэдээллүүд нь очиж байгаа. Эсвэл бүр цалингийн хуудас автоматар бүртгэгдэх ажилтан руу бах мэйл илгэх боломжтой. Компаниас хамаарат тохиргоогоо хийх юм бол түүнийхэн дагуу хийгдэж болно гэсэн. За дахиад нэг бас асуулт ирсэн байна. Ажлын цагийн хуваарийг олон янзаар тохируулж болох уу гэж манайх янз бүрийн цагийн хуваарьудаа гэдэг юм магадгүй цагийн ажилтан ч юм уу ээлжээр ажилладаг хүмүүсийн албатай асууж ах шиг байна. За систем ер нь яг календарын хоногор тооцоолдог. Одоо нөгөө бэмбэний болыг бэмбэниймаар нь бүх нийтийн амралтаар нь зохицуулдаг. За уян хатан цаг ч юм уу одоо жишээлбэл өглөө 10-аас өмнө ирээд 9 цагаас одоо 8 цагаа гүйцээгээд тардаг цаг байж болно. За дээрээс нь өглөө 8:30-аас ирээд 5:30 тараад эсвэл 9-өөс ирээд ч гэдэм иймэрхүү янз бүрийн цагийн хуваар байж болно. Харин амралтын өдөр болоод одоо шөнөөр ажилладаг хүмүүсийн хувьд бол шууд тохируулах боломжгүй. Тэрийг бол зөвхөн шүү цалингийн хуудсан дээр нь ажилтны цагийн бүртлэх гээд оруулчвал илүү тохиромжтой байдаг. Бусдаар бол уян хатан цаг ч юм уу өглөө тэдээс ирээд тэдэд дар гэдэг тэдэд гарна гэдэг цагуудыг бол системээр тохируулах бүрэн боломжтой гэсэн. Одоо энэ working schedule гэдэг орох юм бол одоо энэ дээр зөвхөн стандарт 40 цагаа оруулсан байна. За тийм бол хэрвээ флекс би уян хатан цагтай бол уян хатан цагаараа тохируулаад явчих болно. Үгүй бол та өглөө хідээс ирээд орой хідэд тарах гэдэг нь олон төрлийн цагийн хуваар систем дээрээ тохируулаад ажилтан болгон дээрээ тохируулаад өгч болно. Зөв шүү. Окей. Дахиад нэг асуулт ирсэн байна. Тэгэхээр баг энэ дээр хоёулаа хариулчих шиг л бол энэ илүү уул уурхайн холбогдолтой. Уурхайн цаг бүртгэл шийдлийн талаар мэдээлэл өгч болох уу? Заавал ажилтан тус бүр хүсэлтэд явуулахгүйгээр хялбар шийдэл байгаа юу гинэ. Уурхайн цаг гэхээр ялгаагүй нөгөө ээлжээр ростер янз бүрийн цагийн хуваараар ажиллаж байгаа. Тэгмүүд систем дээр түүх нь өөрөө бүртгэл нэлээд одоо төвхтэй байдлаад байдаг учраас одоо ямар нэгэн байдлаар Excel дээр ч юм уу тухайн кемп дээр ажиллаж байгаа цагийн бүртгэгдэл авал цалингаа бодохдоо шууд ийм бүртгэлцсэн нь амар санагдаж байна. Тэгэхээр бас тэрийг сонирхоод үзэл зүгээр хаа. Шууд тэгээд одоо ингээд ажилласан цагийн бүртгэх гэж тухайн хүн 168 цаг ажиллах ёстойгоо хэдэн цаг ажилласан, хэдэн чөлөө ингэдгээ бэлтэж байгаа л энийгээ шууд нэг удаад бүх ажилтнаа юм бүртгэж боддог гэсэн үг. Тэгэхээр энэгээр хийж үзэл зүгээр л үүж бодсон.
Аха. Энд бас яг энэ ижил сонсогчоос одоо бас юу гэсэн асуулт ирсэн байна л да. Мөн олон уурхайн төсөл дээр ажилладаг бол талин бодол төсөл бүрээр эсвэл дуудлага тус бүрээр бодох боломжтой юу? Мөн төсөл бүрээр салсан цалин нь журналын бичлэлт дээр өртөг рүү хуваарлагдах уу гэсэн байна. За цалингийн дүрмүүд дээр бол тухайн ажилтны хувьд нэг л одоо дүрм дээрээ данс тохируулж байгаа гэсэн үг. Хэрвээ олон данс руу ажилтнаасаа хамаарч юм уу ялгаатай байдлаар авдаг бол одоо систем дээр нөгөө нэг physical position гэдэг байдаг. Одоо энэ дансыг энэ данс руу харгалзуулж бичээ гэдэг тохиолгоо байдаг. Тэрийг ашиглаад хийх боломжтой гэж бодож байна. За илүү нөгөө санхүү тал руугаа болчихж байх шүү саяных. Одоо жишээлбэл би ухаан энэ дансан дээр орж ирсэн бичлэлийг энэ данс руу бичье гэдэг тохируулга хийждэг гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт одоо энэ дансны харгалзаа гэдэг дээр энэ дансан дээр орж ирж байгааг би ийш нь бичье гэдэг тохируулга хийждэг. Тэгэхээр тухайн ажилтныхаа гэрээн дээр ч юм уу энэ тохируулга хийгээд тэгээ бодох юм бол харин олон данс руу ялгаад цалгаад бичих болно гэдэг үзэл. Энэ илүү санхүү тал руугаа чиглэж байгаа гэж. Ер нь хэрвээ одоо чи та бүхэн илүү нарийн бас тэ мэдээлэл авахар хүсэж байгаа бол одоо миний холбоо барих мэдээлэл энэ слайдын төгсгөл гарч ирнэ. Манай Core Mind-тай холбогдоод баасан зөвлөнтэй холбогдоод бас дэлгэрэнгүй мэдээллийг бас хизээж авч болно шүү. За дахиад нэг асуулт ирсэн байна. Хөдөлмөрийн гэрээ тушаал дээр батлах урсгал байдаг уу гэсэн байна. За өөрийнх нь нөгөө зөвшөөрлүүд гээд модуль байдаг. Тэрнгээр та бүхэн одоо файлаа хавсаргаад ч юм уу явж болно. За тэрнээс яг шууд бэлэн одоо нөгөө нэг Google Docs шиг ч юм уу докюменташныг засаад батлаад явдаг урсгал бол систем дээр байдаггүй. Тэгэхээр та бүхэн зүгээр зөвшөөрөл дээрээ зөвшөөрлийн хүсэлт үүсгээд тэрэн дээрээ файл аттач хийгээд за тэрэн дээрээ харин та зөвшөөрлийн урсгалыг бол бид нэр хэдэн янзаар хэдэн ч хүн баталгаар зөвшөөрөх болох байхгүй юу? Зөвшөөрлүүд гэдэг модулаа. Эндээсээ харин за ингээ ямар ч юмаагүй файл хэвсэрчлээ шүү. За ингэнгүүт зөвшөөрөгчдийн хин зөвшөөрөх юм гэдэг урсгалуудаа тохируулж өгөөд эндээсээ үүдээлгээгээ болж болно гэсэн үг. Тэгээ та бүхний хүсэж байгаа шиг одоо нөгөө нэг Google Docs шиг баримтаа шууд Word-ийг шууд ERP дэлхийд засна гэвэл тэр нь бол системээ боломжгүй байдаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ болохоор байна уу гэдгийг та бүхэн бас одоогийн демо үүсгэж байгаа шууд харчиж болно. Pro-лүүд гэсэн зөвшөөрлүүд гэдэг модулыг бас ашиглаж болно гэж харж байна. Энэ дахиад нэг асуулт байна. Яг өмнө нь бас асуусантай бас төхөө юм болов. Ажилтны тус бүрд цагийн хуваар зохиож, тухайн цагийн хуваарийн дагуу ажилласан хэсгийг эртдээ харьцуулж цагийн тайлан гаргаж, талинг бодох боломжтой юу гэнэ. Өөрчлөлт хийсэн нэмэлт модуль байгаа юу гэж байна. Цаг нь ямар хуу цагаас л хамаарх гэдэг юм л да. Одоо нэг ажиллаж байгаа цаг нь гэсэн үг байхгүй юу? Яг түрүүнийх шиг шөнө ажилладаг, амралтын өдөр ажилладаг бол яг тэрийг бэлэн хийсэн шийдэл бол одоо ормогтой байхгүй. Харин зүгээр яг өдрийн цагаараа тэ өглөө хэдий ч хамаагүй ирээл ажиллаад өдөөс хойш оройдоо таардаг ч юм уу. Тэрийг бол та ажилтан болгон дээр ялгаатай байдлаар тохируулж болох байхгүй. Одоо энэ жишээлбэл 40 цагаар, 35 цагаар, 38 цагаар тий флексибл 40 цаг гэх юм уу. Ингээд янз бүрийн цагийн working schedule гэж ажлын цагийн хуваар тохируулаад тэрийг ажилтан болгон дээрээ тохиулж болно. Тэр чинь уншуулж байгаа эрсдэлтэй харьцуулагдаад явчихж байгаа. Одоо жишээлбэл хоёулаа энийг харах юм бол өглөө 8-аас ирээд 17 цагт харах юм байгаа байхгүй. Тэнгүүд өглөө энэ хүмүүс 8:10-д ирсэн бол 10 минутын хоцролт гэж тооцоолно л гэсэн үг. Окей. Манай сонсогч энэ дээр хэлж авсан байхаа гэж найдаж байна. За дахиад нэг асуулт байна. Зөндөө асуултууд ирж тийшээ хэлэнд нь одоо. За ажилтны мэдээлэлд компани мэйл бүтгэгдэнэ. Гэхдээ цалингийн мэдээллийг хувийн мэйл рүү нэлгээдэг. Өөр мэйлүүд бүтгэх боломжтой юу гэдгсэн байна. Ажилтан дээр хоёр төрлийн мэйл хаяг тохируулдаг салбар байгаа. Тэгэхээр яг ажилтны хувийн мэйл рүү илгээх бол хувийн мэдээлэл мэйл рүү илгээж болно. Асуудалгүй. Одоо энэ тухайн ажилтны ажлын мэйл нь баатан сүрэн боловч хувийн мэйл гэж болно шүү дээ. Өөр одоо Gmail хаяг ч юм уу. Тэр мөлөө нийлгээж болно. Энэ бол асуудалгүй. Ингэх юм бол би
цалингийн мэйлээ аль нь илүү нэлээх юм бэ гэдгээс хамаараад илүүжиж болно гэсэн үг. Окей. За хөдөлмөрийн оолгын албан татварын тайлан, нийгмийн даатгалын шинжилгээний тайлан шууд гардаг уу? Сардаа суутгал аваад байсан хөнгөлөлтсөн дүнгээр тохируулж болдог уу гинэ? За суутгал аваад байсан гэдэг нь юу гэлж байгаа юм бол за систем дээр өөрийнхөө одоо ажилтнуудаа цалин бодчих юм бол нийгмийн даатгалын тайлангаа татчихвол за бүгдээрээ бүрэн баасан сүрэн дээр цалин бодсон учраас нийгмийн даатгалын тайлангаа татаад харъя. За ингээд харах юм бол за өмнө нь бас өөр ажилтан дээр цалин бодсон байгаа юм байна. Тэгэнгүүт ингээд хэдэн төгрөг байсан, ямар эсийн гэх мэтлэн нийгмийн даатгалын тайлангаа авчиж болно. За дээрээс нь бүгдээрээ хүн амын орлогын албан татварын цалин харъя. За хизээнээс энэ чинь нөгөө олон сараар өссөн дүнгээр авч болдог учраас заавал ингээ өгнөө сонгуулад байгаа гэсэн үг. За ингээд харах юм бол за одоо нөгөө хуулийн даалтуудтайгаа ингээд хэдэн хувиар авч байгаа шимтгэлүүд нь ямар байгаа, энэ орлогын төрөл, тэг хөнгөлөлт нь хэд байх юм гэдэг. Энэ бүгдийг системээс татаад авчиж болно гэсэн үг. За тэгээд одоо нөгөө нийгмийн даатгалын хотын хөнгөлөлтийн хувь хэмжээгээ бас систем дээрээ тохируулж байгаа гэсэн үг. Одоо нөгөө хэдэн төгрөгийн цалинтайгаас ч хамаарат хөнгөлөлт нь өөр байгаа шүү дээ, ялгаатай байгаа. Тэнгүүд одоо 500 мянга хүртэл цалинтай бол ийм байна. 500-аас сая явах юм бол ийм гэх мэтлэн хөнгөлөлтүүдээ урьдчилан систем дээрээ тохируулаад эндээс нь тооцоол хийгээд тэрийн тайлангаар бид нэр харуулж байгаа гэсэн бодогдсон цалингаас. За энийг хоёр асуултыг уншаад хоорондоо агуулгын хувьд ойролцоо асуулт байна л да. Нэгдүгээрх нь манайх 500 орчим ингээ ажилтнтай тэднэр маань ингээд яг бүрэн бол ERP системийг хавьж гэсэн бас тийм цагийн бүтгэлээ оруулах, өөрийнхөө хувийн мэдээллийг оруулах, мөн дотоод компани мэдээллийг хүлээн авах зэрэг дээр одоо юм цөөн тооны модуль ашиглах талаар асууж байгаа шиг байна. Энэ дээр тусгай санал байдгүй. Мөн дахиад нэг ирсэн асуулт нь эртээ бүртгүүлэх, чөлөөх хүсэх, цалингийн хүснэгтэй харах гэсэн үйлдэлүүдээр тусдаа ажилтан бүр их авах хэрэгтэй байдаг уу? Цөөн модуль дээр илүү бага төлбөр төлж ашиглах боломжтой юу? Ер нь бол яг ажилтны тоо хэдээс байж байгаагаас нэгдүгээр хамаарат мөн яг ямар модуль ашиглаж байгаагаас хамаарат та манайхтай буюу одоотой холбогдоод бид нэр бас тусгай санал гаргаж өгч болно. Тусгай санал дээр нийт ажилчны тоон болон түн дээр нь үндэслэж хагаад манайхаас санал гаргаж өгч болно. Яг түүн тооны модуль ашиглах сонирхолтой байгаа тохиолдолд тийм. Одоос бас боломж үүсгэсэн байсан шүү дээ. Хүний нөөц цалингийн модулийг ашиглах юм бол лицензийн төлбөр нь харьцангуй багаар ч юм уу тий. Тэгэхээр бас тухайн харилцагч маань одоо руу холбогдоод үзвэл бас яг үндсэн үнээс арай хямдаар ч юм уу лицензийн төлөвлөлтүүд боломжтой байлаа шүү. Тийм бага. Үн дээр нэг юм нэмэлтэхэд заавал одоо ажилтан компьютероос ч юм уу хандах хаалга одоо шаардлага байхгүй өөрийнхөө хувийн хэрэглээний гар утас болон одоо таблет ч байх юм те. Тэг бүх төрлийн төхөөрөмжүүдээс систем рүүгээ хандаад ингээ мэдээлэл авах бас боломжтой. За тариа 3-ны хийгээр дараагийн асуулт байгаа шүү. Тариа 3-ны хийгээр ажилтны эрс бүтээгдэг төхөөрөмж холбох боломжтой юу? Боломжтой. Бид Монголын нөхцөлд тааруулаад цаг бүртгэлийн төхөөрөмжүүдийг холбдог. Одоо бид нар чинь царай таниулдаг болсон хуран өмшүүл хоройтой болчихлоо шүү дээ. Тэнгүүд бид нар цаг бүртгэлийн төхөөрөмжийн холбоод тухайн төхөөрөмж холбосон төхөөрөмжөөсөө мата банк цагийн татах бүрэн боломжтой. Өглөө хамгийн ихэнд уншуулсан цагийг орсон цагаар аваад орой хамгийн сүүлд гарсан цагийн оройн гарсан цаг болгож авч байгаа гэсэн. Тэгэхээр төхөөрөмжөө холбоод цагийн бүртгэлийн төхөөрөмж холбоод эрсээ таниулах тэр ажилтны царай уншуулсан цагууд шууд ERP дээр эрс гэдэг модуль руу ороод ирнэ гэх үг. Нэг асуулт нь энэ вебинар хадгалагдах уу тавтан үзэх боломжтой юу гинэ. Тийм вебинар хадгалагдана манайх YouTube дээр байршуулна. Та энэ одоо вебинарын сэдвээр нь YouTube дээр бичээд хайхад та хэзээ ч дараа нэргэж орж үзсэд болно. Боломжтойгоор хадгалагдана. За ажилтны тус бүр системд мэдрэх юм уу? Тэгэхээр үнэтэй биш үү гинэ. Асуусан энэ дээр ажилтан заавал одоо чөлөөний хүсэлт илгээх
тийм үү, систем рүү орж үйлдэл хийх бол заавал юзер авах шаардлагатай. За үнэхээр зөвхөн л чөлөөний хүсэлт илгээдэг ч юм уу, тэр тохиолдолд яг бас хүний нөөц нь өмнөөс нь хүсэлтээ илгээдэг ч юм уу байх боломжтой. Дотоод процессороо шийднэ. Тэрнээс их систем дотор орж та үйлдэл хийх л зэн заавал авах шаардлагатай байдаг. За үнтэй жоохон холбоотой нэг асуулт. Зардлын хувьд мэдээлэл өгч болох уу гэж байна. Систем нэвтрүүлэх зардал гэж ааш үг шүү дээ. Тийм ээ. Би тэгэхэд нөгөө үнийн саналыг шууд өгөх боломжгүй. Тэгэхээр та манай компанитай уулзаад танилцуулга аваад за яг бид нар та хэдийн бизнесийг ойлгоод хэр сар хүрээнд ямар модулуудыг яаж ашиглах гэдгээс чинь хамаарат гэп шинжилгээ хийж үнийн санал өгөх боломжтой байдаг шүү. Тэгэхээр манай компани руу холбогдоод танилцуулга уулзалтуудыг хийгээд та дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж хэлье. За баярлалаа. Харин одоогийн лицензийн хувийн та үнийн мэдээллийг авах эсвэл манай odotsig.com гэдэг вебсайтаар ороод Монгол гэсэн тохируулгыг тохируулаад Монголын бүсэнтэй зориулсан одоо нэг юусер зориулсан лицензийн төлбөрийн мэдээллийг авч болно. Сараар нь жилээр нь гэсэн сонголтуудаар та дэлгэрэнг рүү харж болно. Мөн дээрэс нь надтай төсөө үедээ надтай митинг хийгээд эсвэл одоо над руу мэйл бичээд идлээ. Ямар ч бол ямар хувилбараар холбогдоод дэлгэрэнгүү үнийн санал гаргуулan авч болно. За дараагийн дахиад нэг асуулт байна. Систем дээр ажлын зар оруулахад ажил горилогч Zanga платформ шиг шууд анкета илгээгээд ашиглаад явна гэсэн үг. Тийм, манай дээр Zanga-тай интеграц хийсэн байдаг шүү. Тэгэхээр Zanga руу бид нэр одоо саяны сонгон шалруулалт гэдэг модуль дээр ажлын байрны зараа үүсгээд эндээсээ шууд Zanga руу паблиш хийх гэсэн одоо нийтлэгдсэн гэдэг нь бид нар ямар нэгэн сайт руу ч юм уу холбож байгаа паблиш хийгээд тэндээсээ ажилтан маань CV-гээ илгээхүүдийн сонгон шалгалт харуулах гэдэг модуль руу ороод ирэх боломжтой. Zanga.com-т бол Zanga-ийн лөө тэр сайттай бид нар холбогдсон байдаг. За дахиад нэг асуулт байна. За охин компанитай бол компаниар ялган ажилтан бүртгэх боломжтой юу? Систем дээр мөртлөө компани гэсэн ойлголт байгаа. Нэг баазтай мөртлөө олон компани байж болно. Тэнгүүд тухайн одоо хүний нөөц ч юм уу хоёр компани руу хандж хардаг ч юм ихтэй байж болно. Охин компани гэдэг мэдээж нөгөө санхүүгийн тайлангууд нь тусдаа ч юм уу тийм л байх гэж би ойлгоод байна. Тийм учраас заавал систем дээр мөртлөө компани болгож байгаа. Тэндээсээ ажилтнуудаа бүртгээд та харин ажиллахдаа зөвхөн тухайн компани харах юм уу, хоёулангийн харах юм уу гэдэг сонголтуудаа систем дээрээ сонгож байгаа харьцаж болно гэсэн үг, удирдах болно гэсэн үг. Нэг юзер ирэхээр хоёр компани мэдээлэлээ менеж хийх боломжтой. За хүний нөөц болон дараагийн асуулт хүний нөөц болон цалинтай холбоотой дашборд үүсгэх боломжтой юу гэсэн байна? Юутай холбоотой гэсэн бэ? Яриан тасалтай. За хүний нөөц болон цалинтай холбоотой дашборд үүсгэх боломжтой юу гэж байна? ODF системийн сүүлийн вершнүүд дээр хөлбөрүүд дээр өөр дээр нь дашборд гэдэг тултай болсон. Тэрэн дээр одоо бидний нөгөө хардаг pivot ERP дээр дандаа pivot гэж нэрлэгддэг тайлангууд байгаа. Эндээсээ та бүхэн дашборд урж болно. Одоо өөрөө спрейдшиттэй тэгэнгүүт одоо жишээлбэл бүгдээрээ энэ дээр байна. Хүний нөөц цалинтай холбоотой байхгүй нь. За энэ дээр харъя. Дашборд дотор өөр дээр нь зурчиж болдог. За интеграцтай холбоотой ийм дашборд шүү дээ. Жишээлбэл аль саруудад хичнээн ажилтаа авсан, аль саруудад гарцсан, топ департамент буюу хамгийн олон хүнтэй чинь топ job position зэрэг энэ дашборд дээр та өөрөө кастом хийж болдог гэсэн. Одоо би ямар хуу хичээлээс юу харуулахын гэдгүүдийг энэ дээрээ тавьдирч болно. Энэ дашборд гэдэг модуль энэ нь болохоор бусад модулийнхаа тайлангуудтай холбоотой ажилладаг. Одоо жишээлбэл энд харагдаж байгаа тайлангтаа дашборд руу оруулаад түрүүний одоо хянах самбар гэж нэрлэдэг байгаа модуль руу оруулаад тэндээсээ өөрөө график зур харж болно. За ойлголоо. Одоо дахиад нэг асуулт байна энэ чи. Эрт бүртгэлийн төхөөрөмж ашигладаг вэ? Timely app ашигладаг. Timely app ашигладаг бол холбох боломжтой юу гэсэн байна. Холбох боломжтой. ERP систем нь одоо ERP систем нь өөрөө нөгөө Open API буюу нөгөө талын систем нь API гаргаад өгчвөл холбогдох боломжтой байдаг. Тэгэнгүүт Timely маань
API-тай манайхаас API гаргачвал хоёр талаас холбох бүрэн боломжтой интеграц хийж байна гэсэн үг. Тэгэж холбож болно. За дахиад нэг асуулт байна. Хууль тогтоомжууд өөрчлөгдсөн тохиолдолд тохиргоо автоматар өөрчлөгддөг үү? Нягтлан гараар тохиргоог засдаг уу? Жишээ нь цалингийн доод хэмжээ өөрчлөгдөх, татварын хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд гэх юм байна. Хууль дүрмийн дагуу нэгэн өөрчлөлт орж байгаа бол бид хэд шууд өөрчлөлтийг хийж өгнө. Тэгэнгүүт танаа ашиглаж байгаа ERP дээр автоматар одоо хэдэн сарын хэднээс хэрэгжихээс хамаарат хууль дүрмийн өөрчлөлтүүд шууд автоматар ороо явна гэсэн үг. За системийн хувьд 18, 19 ялгаа юу вэ гэдгийгсэн байна. Энэ version-ны талаар ярьж байгаа шиг байна. Яг юуных нь ялгаа гэсэн юм бол ерөнхийд нь болж байгаа юм болов. Ер нь бол яг манай Монгол дахь партнеруудын хувьд бол 18, 19-ийг хоёулангийн ингээд нэвтрүүлээд явж байгаа. Тэгээ та яг ямар төрлийн ялгааг тодруулж байгаа юм бол одоо яг энэ цалин болон payroll-тэй холбоотой ялгааг нь тодруулж байгаа лу? Энэ дээр баскад хэлэх юу байгаа лу? Ялгааных нь талаар ч юм уу. Яг нь ерөнхий асуулт хэлчихүүд байна. Тэгээ яг юуныхын талаар гэхээр яг модуль одоо version арих гэсэн гэдэг мэдээж одоо ярьдаг хурдан нэмэгддэг ч гэдэм үү одоо 19 дээр илүү AI-ийн сайжраа ороод ирлээ гэх тий. Тэгэхээр боломжууд бол мэдээж нэмэгдэж байгаа. Тэгэхээр та юун дээр нь асууж байгаа гэдгийг чухал. Payroll модулийн хувьд бол угаасаа бүгдээрээ Монголын нөхцөлд хөгжүүлж ашиглана гэсэн үг. Яг стандарт дээрээ бүгдээрээ Монголын нөхцөлд тааруулсан цалин бас бүрэн бодох боломжгүй байдаг учраас энийг бол заавал Монголын нөхцөлд тааруулсан модулийг ашиглана. Хүний нөөцийн хувьд бол мэдээж нөгөө бүртгэлийн талбарууд ч юм уу бусад боломжууд бол нэмэгдэж орж ирж байгаа. Тэгэхээр яг юун дээр нь гэдгээ та тодруулаад өгөөр аль модулийг сонирхож байна гэдгийг. За дахин нэг өөр асуулт. Нэг асуулт байна. Систем дотроосоо ажилтан өөрийнхөө цалингийн тооцоол мэдээллээ харах боломжтой. Заавал имэйл илгээхгүйгээр. За би тэгээд бас хөгжүүлэлт хийсэн байдаг. За ажилтан өөрийнхөө мэдээлэл рүү одоо жишээлбэл баасан сүрэн бол баасан сүрэн рүүгээ ороод цалингийн утсаа харж болно гэсэн. Бид нар энэ дээр нь одоо баатан нэмээ цалингийн утас руу шууд үсэрч харуулдаг болгоцоо. Энэ нөгөө тест учраас бид нар хараахан оруулаагүй байна. Тэгэхээр тийх бол бүрэн боломжтой. Угаасаа систем дээр цалин байгаа учраас тухайн ажилтан зөвхөн өөрийнх нь цалингийн задрыг харуулж бүрэн боломжтой. За дахиад би асуулт байна уу? Тэгээ та бүхэнд бас өөр асуулт байл асуулт өгсөн бас асуулт байх нь нэг шалгаад үзье. Энэ дээр тушаал approval-ийн хэрэг хялбар вэ гэсэн байна. Тушаал approval-үүд процесс гинэ. Яг approval буюу өөрийнх нь зөвшөөрлөд модуль ер нь бол хэлбэр ихтэй зөвшөөрлийн төрлүүдээ үүсгэе хин баталгаан гэдгээ сонгоод одоо тохируулаад өгчдөг гэсэн үг. За одоо жишээлбэл бизнес аялал гэх юм бол хин баталгаа ажилтны менежер батлаад дахиад энэ хэрэглэгч батлах юм байна. Хэдэн хүн батлах юм те хамгийн багтаа 3 хүн байх юм уу гэдгийг тохируулаад яг энэ тохируулсан дараалалаараа явах юм уу? За дээрэс нь ямар зүйл заавал бүгдх нь ямар нь заавал биш юм ямар нь бүр харагдахгүй гэдэг ингээд өөрөө тохируулж болно гэсэн үг байхгүй компани хонцлогоос хамаарат. За тэгээд тухайн ажилтан ороход ингээд зөвшөөрлөг үүсгэсэн хүсэлтүүд нь ингээд байж байна. Одоо би бизнес аяллаа хүртэлхээ гэвэл бизнес аяллаа сонгоод хизээнээс хизээ хүртлийн гэдгээ сонгож өгөөд за ингээд сонгож өгвөл байрлал нь хаашаа явах юм. За тэгэнгүүтээ тайлбараа бичээд илгээх үед за одоо жишээлбэл энэ дээр бүгдээрээ за ингээд бичиж тайлбар нь тэднээс тэдний хооронд ийм бизнес аялалтай шүү гэдэг. За ингээд баримт авчиргаагаа авчиргаад илгээж. За ингэнгүүт одоо зөвшөөрөгч нь сая би 3-гээ сонгоцсон байна тий. Тэгэнгүүт нэг хүн байхгүй юм аа гэдэг. За ингээд илгээчихвэл. За ингэм бол тухайн дараагийн илгээх хүн дээр чинь хүсэлтсэн очиод одоо энэ AMPCA гэдэг зөвшөөрөгч баталгаар хүлээж байна гэсэн утгатай. Ингээд явчих юм бол энэ өөрөө бас ийм классаар бариад зөвшөөрөлт батлуулаа явдаг бол тэрийг илүү хэлбэрчилдэг гэсэн. Түрүүний нөгөө 18, 19 хоёрын ялгааг асуусан хүн дахиад бичсэн байна. Ерөнхийдөө цалингийн модулын хувьд
ялгаа гарсан уу гинэ. Тийм. Зөв. Тийм би бас түрүүн хэлсэндээ энэ цалингийн модулыг бол бүгдээрээ Монголын нөхцөлд заавал кастинг хийж л ашигладаг гэсэн. Яг одоогоос буюу нөгөө дэлхийд дахин ашиглаж байгаа систем учраас шууд улс салган дээр гарсан цалин гэж байхгүй. За яг энэ дээр дүрмүүд өгсгөө бодох гэсэн бидний нөгөө нийгэм датаа шимтгэл янз бүрийн хасан шимтгэлүүд хууль дүрмтэй нийцдэг учраас тэрийг хөгжүүлэлт хийж л ашиглана гэсэн. 18 19 дээр одоо боломжуудын хувьд ч юм уу бас модулаар илүү AI чиглэсэн талтай сайжруулалтууд орж ирсэн. Тэрээс яг одоо бүртгэлийн хувьд ч юм уу бүр онцгийн томоохон өөрчлөлт харахаа орж ирээгүй харагдчихсан. Окей. За энэ хүн бас яг сайн басан зүрхэнгийн хариуцсан дээр баг ойролцоо юм асуучлаа. Цалингийн модуль дээр систем хэр чадамжтай вэ гэдгийг сонирхоод байна. Гол поинтууд нь юу байна гэдэг ч юм уу гинэ. Яг юуг тодруулж байгаа юм бол чадамжууд гэдэг нь за цалингийн модуль дээр ажилтны эрс чөлөөнөөс тийм үү эрсээс бодно эсвэл одоо тайм шитээс төслүүд дээр бүртгэсэн цагийн хугацаанаас бодно. За тэгэл Монголын нөхцөл холбоотой шимтгэллүү, цуудраглуу, тоол унааны нэмэгдэл, удаан жил ажилласны нэмэгдэл тэр бүх боломжууд бол манай хөгжүүлсэн модуль дээр л байгаа. Тэгэхээр энэ хүмүүс яг ямар чадамжийг сонирхож байгаа нь компани хэрэгтэй байгаа гэдгийг тодорхой байвал яг тэрэн дээр нь тодорхой хариулт өгч болохоор. За тэгэхээр нэмэлт асуулт байна уу? Шалгах. За одоо ер нь асуултуудын хувьд ингээ болсон байна. Мөн надад бас тодорхой хугацаа байгаа болохоор та бүхэн нэмэлт асуултаа байвал нэмээд асууж болно. Мөн басан зүрийн хоёлаа слайдынхаа төгсгөл хэсэг дээр холбоо барих мэдээлэл байгаа. Тийм тэрнийг харуулж сонсож байгаа хүмүүстэй. Тийм та бүхэн яг одоотой шууд холбогдохыг хүсвэл доорх QR кодыг уншуулад эсвэл доорх утасны дугаар болон WhatsApp-аар холбогдож болно. Манай одоотой холбоотой лицензийн мэдээлэл болон одоо өмнө асуултууд дээр орж ирж байсан. Одоо заавал бүх модулыг ашиглахгүй зөвхөн хүний нөөцийн модуль эсвэл зарим нэг модулыг ашиглах тохиолдолд ямар үнийн одоо санал болон авч болох вэ гэх тэрэн дээр нь манахаас тусгаалan бас үний санал өгч болно. Мэдээж хэрэг танахаас бид нэр зарим нэг мэдээллийг тодруулж авсны дараа одоо тусаа үний санал гаргаж өгч болно. За дахиад нэг асуулт ирсэн байна. Сайн байна уу? Үний талаар мэдээлэл өгөөч. Модуль бус бүрээрээ хэлбэрхээ. Сая яг хэллээ. За яг одоо лицензийн хувьд бол манайх хэрэглэгчээр үнэлдэг нийт 17 модулыг бол юусэрс нь одоо та манай лицензийн үнийг манай вебсайтаас ороод авч болно. За түүн дээр бол хэрэглэгчээр нь тооцож үн авч байгаа. Тэрнээс яг модуль ч юм уу эсвэл апп дээр нь үндэслэж төлбөр тооцогдох гэхгүйгээр нийт одоо бүх модуль дээр нь ингэж явж байгаа. Үнэн тутаж байгаа. юм байна. Нэг асуулт байна. Одоо хэрэглэгч болоод хамтран ажиллавал битрүүдийн хугацааг хэлж өгч болох уу гэнэ. Компанийн хэмжээнээс хамаарна. За хэр том компани бэ? Үйл ажиллагааны чиглэл нь ямар вэ гэдгээс ерөнхийдөө хамаарна. Дундаж байгуулах бол нэг 3-6 сар ч юм уу. Ер нь л компани хэмжээнээс нэлээд хамаарна. 1000 ажилтнтай юм уу 500 ажилтнтай юм уу гэдгээс ч хамаарат төсөл хэрэгжих хугацаа чи ялгаатай болчихно л гэсэн үг. Тэгэхээр компани ажилтны тоо, систем хэрэглэгчийн тоо, үйл ажиллагааны чиглэл, цаг хүрээ гэдэг мэдээллүүд байвал ойролцоо хугацааг бас хэлэх боломжтой. За асуултуудын хувьд бол ингээд болсон байна. Та бүхэн мөн нэмэлтээр тодруулах зүйл байгаа бол манай Core Mind-тай шууд холбогдоод мөн эсвэл надтай болон миний энэ холбоо барих мэдээлэлээр холбогдоод ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг
авч болно. Тэгээд эцэст нь баасан суурьндээ өнөөдөр баярлалаа. Биднэрт маш дэлгэрэнгүй цалин болон хүний нөөцийн модулыг танилцуулж, мөн дээрээс нь шууд туршилтыг удуу систем дээрээ хийж харуулж бас одоо сонсогч нарт илүү одоо бодит энэ мэдрэмжийг одоо энэ удуу системийг ойлгох тэр мэдгийг өгсөн байх. Тэгээд баасан суурьндээ баярлалаа. Мөн өнөөдрийн вебинарыг сонссон нийт одоо сонсогч нартаа та бүхэндээ баярлалаа. Ингээд эргээд та бүхэн манай партнертай холбогдоорой, мөн надтай ингээд холбогдоорой. За